1978 оны 5 дугаар сарын 25-ны өглөө Чикагогийн их сургуулийн машины зогсоолын ажилтан нэгэн илгээмж олжээ. Илгээмж дээрх хаяг Ренцлейрийн политехникийн хүрээлэнгийн инженер профессор Смит гэсэн хаягтай байв. Илгээмжийг ажилтан шуудан луу буцаасан бөгөөд харин шууданч илгээмжийг анх илгээсэн хүн болох Нортвестерн их сургуулийн профессор Баркли Кристийн офис руу буцаан илгээжээ. Профессор Крист уг илгээмжийг хүлээн авмагцаа гайхаж хизээ ч юм илгээмж явуулж байгаагүй гэдгээ санан хэн ийм хачин тоглоом хийсэн бэ гэдгийг ойлгосонгүй. Ингээд профессор Крист сургуулийн хамгаалтын албаруу залгаж илгээмжийг шалгуулахаар болов. Хамгаалтын ажилтан илгээмжийг профессор Кристийн нүдэн дээр задлав. Гэтэл хамгийн хачиргалтай нь тус илгээмжнээс гинэд чанга дуу чимээ гарч утаас авсаж эхлэв. Уг илгээмжийн үнэндээ жижиг хэмжээний тесрэх бөмбөг байж тесрэх бөмбөгтөө ойр зогсож байсан хамгаалагчийн зүүн гар шархтаж эмчид хүргэгдсэн. Профессор Крист цочирдон сандарч цагдаад яралтай мэдгдсэн байна. Цагдаа нар ирж хэргийн газарт үлдсэн улмыг шинжилж эхлэв. Харин энэхүү тесрэх бөмбөгийн хийцэн машингийн тусгай багаж хэрэгсэл шаардахгүй, түүхийн эд нь хаасайгүй элбэг байдаг гэртээ чийж болохоор бөмбөг байж. Тиймээс цагдаа нарт мөрдлөг хийхэд хүндрэлтэй байсан. Цагдаа нар сэжигтнээр профессор Кристийн хэд хэдэн оюутныг сэжиглсэн ч ямар ч нотлох баримт олоогүй. Хэдэн сар өнгөрсөн ч хэргийн явц ахицгүй болж тэр хэргийн мөрдөн байсаалт айжмаар мартагдан зогсжээ. Уг үйл явдал сургуулийн офис дотор болсон тул олон оюутан тэрхүү чангадуу чимээг сонссон. Энэхүү хэрэг тухайн үедээ цочрол айдас дагуулж нийгэм төртөл нөлөөсөн ч хэдэн жилийн турш дахин ийм явдал гараагүй тул хүмүүс мартцгаасан. Гэвч хэргийн жинхэнэ эзнийг хинж сэжиглээгүйгээс хэрэгтний дотоод хүсэл уламж хүчтэй болж хяналтаас гарч ирсэн байдаг. Хүүтэй харцтай нэгэн олны дунд чимээгүйхэн дараагийн байгаа хайсаар байлаа. Энэ хүнийг Тед Кажински гэдэг тэрээр нийгмийн ямар нэгэн дарамтанд өртсөн өөртөө итгэлгүй нэгэн биш. Цагдаа дээр ямар нэгэн гэмт хэргийн бүртгэл байхгүй. Харин ч эсэргээрээ царайлаг онцгой гоц ухаантай Польш цагаачдын хүү. Тед Кажински 1942 онд төрсөн 5 дугаар ангид байхдаа IQ шалгалт өгч 167 оноо авсан байдаг. Тоон үзүүлэлтээр бол Эйнштейн, Хокинг зэрэг суднуудтай харьцуулахад ч өндөр байсан. Энэ гайхалтай оюун ухаан нь түүнийг сургуулийн амьдралд саадгүй үргэлжлэх боломжийг олгосон. Тэр олон удаа анги алгасаж сургуулийн богино хугацаанд дүргэж байсан ч IQ болон насны зүрхээс шалтгаалan ангийнхантайгаа ердийн харилцаа үүсгэх нь тун хэцүү байжээ. Заримдаа түүнд атархсан ангийнхан нь хүүг үлтон санаатай болон санаандгүйгээр түүнийг гадуурхдаг. Кажински ч тэдэнд анхаарал хандуулахыг хүсдэггүй, үүний оронд математикийн ухаанд хамаг цаг заваа зориулдаг байж. Энгийн хүмүүст ойлгомжгүй уйтгартай санагддаг математик түүний хувьд гайхамшиг байлаа. 1958 онд Кажински 16 настайдаа Харвардын их сургуулийн математикийн тэнхимд дийлсэн орсон. 4 жилийн дараа тэрээр төгсөж Мичигааны их сургуульд докторийн зэргийг хамгаалахаар болжээ. Энэ замнал түүнд тэмч хүнд байсангүй. 3 сарын дотор түүний удирдагч багш Жоржийн 10 жил бодож чадаагүй бодлогыг шийдэж чаджээ. Багш Жорж түүний бичсэн дипломын ажлыг бүрэн ойлгож чадахгүй байсан тул Америкийн нэгдсэн улсын нэр бүхий шилдэг математикчдыг урьж судлуулсан ч энэ нь туйлын хэцүү сорилт хэвээр үлдсэн. Эдгээр ахлах профессорудад Кажинскигийн оюун ухаан гайхшрал төрүүлж түүний дипломын ажлыг тухайн онд сургуулийн шилдэг бүтээл хэмээн үнэлжээ. Хэдхэн сарын дотор докторийн зэрэгээ хамгаалсан. Гэхдээ Кажинскигийн амьдрал гоц оюун ухаан шигээ дардан байгаагүй. Түүнийг Калифорнийн Берклигийн их сургуульд багш ассистент профессороор ажилд авсан бөгөөд тухайн үед тэр дөнгөж 25 настай. Сургуулийнхаа хамгийн залуу багш болсон байв. Бүгд түүний ирээдүйг од мэд гэрэлтэн гэж бодож байсан ч сууд ухаантнууд заримдаа заах ажилд хамгийн тохиромжгүй байдаг. Тэдний ихэрхүү зан нь оюутнуудад муугаар нөлөөлж сурагчдын чадварыг хязгаарлахад хүргэдэг. Үүнээс гадна Кажински багш болохдоо сэтгэл хангалуун бус байсан. Онцгой оюун ухаан бага насндаа анги алгасан гээд хүмүүстэй харьцах үндсэн чадвар дутмаг байн ганцаараа байдаг нэгэн болсон. Түүний хувьд хүмүүжил нийгмийн ухаан гэдэг нь гүнзгий математик бодхоос ч илүү хэцүү санагддаг байв. 2 жилийн дараа тэрээр сургуультай багшлах нь түүний хийх ажил биш гэдгийг ойлгосон юм. Кажински ажлаа орхиж Монтана муж руу нүүн хөнгүй тосгонд ууланд амьдрахаар шийджээ. Тэрээр академик ертөнц хүмүүсээс өөрийгөө тусгаарлан ганцаараа амьдрах замыг сонгов. Кажински Харвардд суралцж байх үедээ л технологи болон аж үйлдвэрийн иргэншилд дургуутсаж эхэлсэн байдаг. Тиймээс түүний сонгосон уулын амьдрал нь орчин үеийн технологитой ямар ч холбоогүй. Өөрийнхөө барьсан модон байшиндаа утасгүй, цахилгаанчгүй, зөвхөн лагаар гэрэлтүүлэгхийн амьдарч байж. Эцэг эхэн түүнд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан.
Хүйтний улирал тэрээр мод хагалж дулаацдаг байсан ба нарийн ногоо тарьж ан амтан агнаж иддэг байж. Энгийн хүмүүсийн хувьд тесвэрлэхийн аргагүй энэ нөхцөлд Кажинский хэдэн жилийн турш амьдарсан юм. Хүнгүй уулын амьдрал нь тайван мэд санагдаж байсан ч түүний доторх хүсэл тэмүүлэл нь тесрэхэд ойрхон байв. Технологи аж үйлдвэрийн иргэншлийг тэр үргэлж эсэргүүцдэг байсан. Түүний итгэл үнэмшил бол аж үйлдвэрийн иргэншлийн үр дагавар хүн төрөлхтөнд гайхамшиг авчрах болно гэдэгт итгэдэг байл. Гэвч технологи аж үйлдвэрийн томоохон эрен үед амьдарч буй Кажинскигийн хувьд аж үйлдвэрийн хувьсгал гэдэг нь зүгээр л цөөн тооны улс төрчдийн гар төвлөрүүлж өгсөн үйл явц хэмээн үзэж байна. Шинэ технологи гарч ирэх нь эхэндээ хүмүүсийг чөлөөтэй мэд болгож харагддаг ч цаг хугацааны ирэхээр энэ нь хүмүүсийн эрх чөлөөг булан авч шинэ технологид хараат болгодог гэж итгэж байна. Эцэст нь энэ бүхэн сүрлийн үр дагаварт хүргэнэ гэж үзэж байна. Гоц ухаанд Кажинский энэ сүрлийг зогсоохын тулд өөрийгөө илэрхийлэхийг хүссэн бөгөөд аюултай зүйлсийг сэдэж эхэлж байна. Хэдий тэр өөрөө технологигүй амьдралыг баримталдагч нийгэм аж үйлдвэрийн хурдтай хөгжлийг тэр зогсоох боломжгүй. Ажил хаясан ууланд амьдарч байгаа Кажинский улс төрд орж төрийн бодлогыг өөрчлөх боломжгүй байсан тул тэрээр нэгэн аргыг бодож олсон. Тэр нь тесрэх бөмбөг хийж хүмүүсийг сочирдуулан анхаарлыг нь татах явдал байлаа. Орчин үеийн технологиг таслан зогсоохоор шийдсэн Кажинскигийн хувьд бөмбөг хийх нь тийм ч ямар ажил байгаагүй. Гисэн хэдий ч тэр хугацаа алдалгүй төлөвлөгөө боловсруулж анхны туршилтын бөмбөгийг профессор Кристийн оффист илгээсэн нь тэр ба хинч түүнийг сэжиглээгүй. Энэ явдлаас хойш 1 жилийн дараа 1979 оны 5 дугаар сард Кажинский 2 дахь удаага довтолсон. Энэ удаад түүний байна мөн л технологийн салбарын судлаач Нортвестern их сургуулийн ажилтан байлаа. Түүний бөмбөг Жон Хариских нэгэн төгсөг курсын оюутныг шархтуулсан бөгөөд энэ удаад цагдаа нар дахин мөрдөн шалгалт эхлүүлсэн. Хэдийгээр жил гарын өмнө Нортвестернд адилхан хэрэг гарч байсан ч цагдаа нар энэ удаагийн хэрэг нь хуулбарлалт байж магадгүй хэмээн сэжиглэж үүнийг цуврал бөмбөгдөлтийн хэрэг хэмээн авч үзээгүй. Энэхүү халдлага олон хүний амь насанд хохирол учруулаагүй учраас хэргийн мөрдөн байцаалт өмнөх жилийнхтэй адил ямар ч ахиц дэвшилгүйгээр зогсон байдалд орсон юм. Өөрийн туршилтууд нь амжилттай үргэлжилж хинч түүнийг сэжиглэхгүй байгааг хараад Кажинскигийн гэмт хэрэг үлдэх хугацаа нь хоорондоо ойрхон болжээ. 11-р сарын 15-нд тэр дахин нэг бөмбөг хийж өөрийн хамгийн их үзий яддаг зүйлсийн нэг болох орчин үеийн шинжлэх ухаан технологийн гайхамшиг болох онгоцыг олсон. Үүний үр дүнд Чикаго одоос Вашингтон руу нисэж байсан Boeing 747 онгоц ямар ч сэжиггүйгээр тесрэх бөмбөг бүх илгээмжтэйгээр хөөрсөн байна. Кажинский яг ямар сэтгэл зүгээр тэр бөмбөгийг бүтээснийг мэдэх аргагүй ч тус тесрэх бөмбөгийг утсыг буруу залгаснаас болж бөмбөг тесрээгүй. Үүний улмаас онгоц ослын буулт хийхэд хүрч онгоцны илгээмж дотор юу байсныг хараад бүгд сандарцгаасан. Магадгүй түүний зорилго хүмүүсийг нислэгээс айдастай болгох байсан. Олон удаагийн хэрэгүүдийн дараа Америкийн нэгдсэн улсын цагдаа нар холбооны мөрдөх товчооны агентууд мөрдөн шалгалт эхлүүлсэн. Гэвч Кажинский гэмтэрэг үйлдэхээ үргэлжлүүлсээр тесрэх бөмбөг олон удаа хийж илгээсээр байна. Түүний гэмтэргийн бай ихэвчлэн их сургуулийн технологийн салбарын багш нар мөн онгоцны компаниуд байсан тул холбооны мөрдөх товчоо түүнийг их сургуулийн агаарын бөмбөгдөгч гэж нэрлэсэн. Удалгүй Кажинский өөр арга зам ашиглаж эхэлсэн. Жишээ нь бөмбөгөө номны дунд нууж профессор агаарын тээврийн ажилтнуудад илгээсээр байсан бөгөөд хүмүүс юу болж байгааг ойлгохгүй байв. Номыг нээх үед бөмбөг тесрэх аюултай, цаг хугацаа өнгөрөх тусам Кажинскигийн хийсэн бөмбөг улам хүчрэхэг болж гисэн. 1985 оны 12 дугаар сарын 11-нд Кажинский анхны хүний амнаас хохиросон хэрэгээ үйлдсэн байдаг. Түүний хохирогч Калифорнид байх гэр ахуй цахилгаан барааны дэлгүүр эзэн Хью Скраутон байлаа. Тэрээр нэгэн жижиг модон хайрцгийг машины зогсоол дээр байхыг хараад модон хайрцгийг авахар оролцсон ч модон хайрцаг дах бөмбөг тесэрч улмаар амнаас нь хохирчээ. Ингээд зогссонгүй Кажинский 2 жилийн дараа бас нэг тесрэх бөмбөгийг Юта мужийн компьютерийн их дэлгүүрийн зогсоолын ойролцоо тавьж дэлгүүрийн эзэн Гэри Райтыг гэмтээжээ. Гэхдээ энэ удаад түүний энэ үйлдэл нь дэлгүүрийн ажилтан эмэгтэй нүдэнд өртсөн бөгөөд с ิจ гтэй хайрцаг тавьж байхыг уг эмэгтэй харсан байна. Эмэгтэй ажилтан хэрэг болсны дараа цагдаагийн газарт түүний гадаад төрхийн талаар мэдээлэл өгсөн байна. Кажинский ч уг нь маш болгоомжтой хүн байсан. Гэмт хэрэг үлдэхдээ спорт хувцаслсан нарны шилтэй мөн сахалтай байсан. Ингэж түүний төрх цагдаа нарт ил болов. Гисэн ч гэлээ мөрдөн шалгах явцад ямар нэгэн ахис дэвшил гараагүй. Хэдэн жилийн дараа Кажинский дахин үйлдэл хийж хэд хэдэн бөмбөг илгээж. 1994 оны 12 дугаар сарын 10-нд Нью-Жерси мужийн судал ажиллагааны компани захирал түүний бай болсноор амнасаа алдсан. Түүний нэр хүнд улам алдартай болсоор байлаа. Гисэн ч цагдаа нар түүнийг олж чадаагүй. Кажинский өөрийн үлдчихв гэмтэргээ баг багаар дунтаж эхэлсэн.
Удалгүй Yale-ийн их сургуулийн компьютерийн шинжилгээ ухааны профессор Дэвид Гэрритийг гэмтээж хөгжлийн бэрхшээлтэй болгосон. Хэд хэдэн хуруугаа алдахад хүргэсэн байна. Кажинский Дэвид Гэррит рүү тэнэг хэмээн шүмжилсэн загтал илгээсэн байдаг. Мөн тэр Нобелийн шагналт генетик судлаач Ричард Роберт болон Филипп Шарперт руу тэдний генетикийн судалгаанд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж удахгүй бөмбөгтгөө амласан байна. Кажинскигийн энэ зан авир эцэст нь өөрийгөө илчлэхэд хүргэсэн байдаг. Тэр эхлээд Сан Франциско дахь шинжлэх ухааны хүрээлэн рүү сүрдүүлсэн загтал бичиж, Лос Анжелесийн олон улсын нисэх бодлыг 6 өдрийн дотор тесрэх бөмбөгөөр дэлбэлэхээ мэдгдсэн байна. Лос Анжелесийн бүх ачааны нислэгөө зогсож, нисчгүй зорчигчдын ачааг илүү нарийн шалгах шаардлагатай болсон байна. Үүнээс хойш тэр 35 мянган хүүхдэд үйлдвэр жилтийн нэгэн ба түүний ирээдүй гэсэн эссэг Нью-Йорк Таймс болон Вашингтон Таймсд илгээж бүтнээр нь нийтлэхийг хүссэн байна. Хэрвээ эссэг нийтэлвэл Лос Анжелесийн нисэх буудалд бөмбөг тавихаа цуцалж, терроризмын үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхгүй гэж амласан байна. Энэхүү тесрэх бөмбөг илгээгч нь зүгээр л нэг ухаантай хүн биш, харин докторын зэрэгтэй судалгааны өгүүлэл бичсэн сууд ухаантан байсан гэдгийг Кажинскигийн дүү Дэвид энэхүү нийтлэлээс таних ах дүү гэдгээ түр адсан зөвхөн үнэн зөвийг сонгож улмаар ахыгаа илчилжээ. Дүүгийнх нь мэдээллийн хариуд холбооны мөрдөх товчоо түүнд 1 сая $1 мөнгөн шагнал олгосон байдаг. Хэдий энэ нь шударга бөгөөд зөв үйлдэл байсан ч зарим хүмүүс түүний дүү Дэвидийг үнэхээр олон нийтийн аюулгүй байдлыг бодсон уу, эсвэл өндөр мөнгөн шагналын төлөө байсан уу гэсэн эргэлзээтэй үлдсэн юм. Мөн зарим хүмүүс Кажинский өөрийгөө ингэж дүүгээрээ ижлүүлсэн нь террорист үйлдэлээсээ залхсных уу, эсвэл энэ бүхний цаа зорилго нь ердөө өөрийн эсээг хүн төрлөختөнд нийтлүүлэх байсан уу хэмээн таамаглаж эхэлжээ. Цаашлаад зарим хүмүүсийн үзэж байгаагаар Кажинский өөрийгөө ижлэхийг хүссэн бөгөөд дүүн түүнийг мэдээлэх нь дүүгээ шагнал авах боломжтой болгох арга ч байж магадгүй гэж таамаглаж байжээ. Ямар ч тааж тоо томшгүй олон гэмтэрэг үйлдсэн тесрэх бөмбөгчин эцэстээ ил болов. Гэхдээ түүний хаана байгаа нь тодорхойгүй байлаа. 1995 оны 4-р сарын 24-нд Калифорнийн ойн аж ахуйн холбооны ерөнхийлөгч Гиб Мори тесрэх бөмбөгөнд дөртөн амирагдж, цуврал бөмбөгчин Кажинскигийн сүүлчийн хохирогч болсон юм. Мөрдлөг үргэлжилсээр 1996 оны 4-р сард Кажинскийг Монтана дахь сууцнаас нь баривчилсан бөгөөд цагдаа нар түүний байрыг нэгжиж, бөмбөг хийхэд ашигладаг түүхийн эд материал, багаж хэрэгсэл бүхий их хэмжээний эзүүс олсон байна. Олон жилийн турш Кажинский амьдралынхаа хэв маягийг өөрчлөхөөс татгалзаж ирсэн. 18 жилийн турш Кажинский нийт 16 удаа тесрэх бөмбөг илгээж 3 хүний амьд хүрч 23 хүний гэмтээж хөгжлийн бэрхшээлтэй болгосон байдаг. Хэрвээ тэр шинжлэх ухаан технологиг эсэргүүцэхэ болж орчин үеийн илүү нарийн техник технологиг ашиглан тесрэх бөмбөг хийсэн бол үр дагавар нь бүрч амжигтай байж болох байсан. Гэмтэргээ үлдэж байх хугацаанд сэжиглэлтээс мултрахын тулд Кажинский цагдаа нарыг төрөгдүүлсэн мэдээлэл тараасан байдаг. Жишээлбэл 4 болон 6 дахь хэрэгт илгээсэн загтал дээрээ хүлэн авахчийн нэрэн дунд мод гэх үгийг санаатаагаар нэмсэн байдаг. Цагдаа нар нэрэн дунд нь мод гэх үг өгсөн хүмүүсийг шалгах даалгавар авч томоохон мөрдлөг эхлүүлж байсан. Гэвч энэ Wood гэдэг үг нь магадгүй түүний ойд барьсан модон байшингаас санаа авч орсон байж болзошгүй. Ямар тааж олон жилийн турш цагдаагийн байгууллага түүнийг тодорхойлох нэг бүрчлэн шалгах явцад маш их хүний нөөц материалын хөрөнгө зарцуулсан юм. Кажинскигийн нүүр царай ил болсны дараа олон хүн итгэж чадахгүй байсан. Харвардын хуучин суд оюутан яаж террорист болж хувирсан бэ? Кажинскигийн өмгөөлөгч түүнийг Харвардд сурч байхдаа оролцсон сэтгэл зүйн туршилтанд үндэслэн өмгөөлж эхэлсэн. Энэ сэтгэл зүйн туршилтан зөвлөлт Америкийн хүүтэн дайны үед Америк нэгдсэн улсын засгийн газрын санаажилгаар хийгдсэн бөгөөд зорилго нь зөвлөлтийн тагнуучдын сэтгэл зүйг нэвт шувт мэдэх байсан. Тухайн үед энэ туршилт нь тагнуулын төв газрын тархины хяналтын хөтөлбөрийн нэг хэсэг байсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь хүний ёс зүйд харш гэж үзэгддэг байв. Гэвч тухайн цаг үеийн онцгой нөхцөл байдлын улмаас Америк нэгдсэн улс даяарх олон ихтэй сургуулиуд энэ төрлийн туршилтанд оролцсон байдаг. Зарим хүмүүсийн үзэж бугаар энэ төрлийн туршилт нь Кажинскигийн гэмт хэргийг үлдэх сэдлийг даал тухамсараас нь өдөөхөд хүргэсэн гэдэг. Түүний сууд оюун ухаан тухайн туршилтын золиос болсон гэж хэлдэг хүмүүс ч олон. Харин Кажинский дэлхийн нийт түүнийг сэтгцийн өвчтөй гэж ойлгосоо гэж хүсээгүй. Үнэн дээр түүний бичсэн эссе бол түүний үзэл бодлын мөн чанарыг шингээсэн бүтээл бөгөөд нарийн логик тодорхой дүгнэлттэй. Түүний дэвшүүлсэн олон санаа нь өнөөдөр ч хүмүүст ухаарлаг өгдөг байна. Ямар ч байсан түүний тэрхүү эссэг уншихад маш сонирхолтой, академик чанартай хэвээр гэж олон нийт үздэг байна. 1998 онд Кажинскийг 8 удаагийн давхурдсан хэрэг үлдсэн гэж үзэн бүх насаар нь хорих яланооч амьдралынх нь үлдсэн хугацааг шоронд өнгөрүүлэх хувь тавилантай болгосон. Гэхдээ түүний эссе болон амьдралын түүх дэлхийд даяар анхаарал татаж олон тооны шүтэн бишрэгчдийг төрүүлжээ.
Орчин үеийн технологид эсрэг үзэлтэй ханддаг олон фэнүүд түүнийг удирдахч мэт хөндөрлж, шоронд байгаа түүн лүү загтал илгээн, түүний үзэл санаатай санал нийлдэгэ, түүнд хүндэтгэлтэй ханддгаа илэрхийлдэг байна.